Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл хооллолт, эрүүл амьдрал 21 хоногийн аяныг эхлүүлж байна. За энэхүү аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шошгыг хэрхэн унших вэ талаар мэдээлэл хүргье. За бид бүхэн бол хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа заавал шошгын мэдээллийг уншиж танилцаад сонголтоо хийх хэрэгтэй. За яагаад гэвэл бид нар шошгын мэдээллийг уншсанаар эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг сонгож авч чаддаг бахнэ. За хүнсний бүтээгдэхүүнийг ингээд шошгоноосоо бид нар ямар мэдээллийг авах вэ гэхээр хугацааны мэдээллийг авна. Тэгэхээр хугацааны мэдээлэл нь бид нар энэ бүтээгдэхүүн нь шинэ юм уу, хуучирсан юм уу, яг хизээ үйлдвэрлэсэн энэ талын мэдээллийг авч яадаг. За мөн хадгалах, бэлтгэх, хэрхэн боловсруулах юм. Энэ бүтээгдэхүүнийг цэрүүн газар хадгалах юм уу, хөргүүрт хадгалах юм уу, хөргөчөнд хадгалах юм уу, энэ талын мэдээллийг бид нар шошгоос авдаг байна. За мөн хамгийн чухал зүйл гэх юм бол орц найрлагын мэдээлэл байгаа. За тухайн бүтээгдэхүүний бид нар орц найрлагын мэдээллийг уншсанараа тухайн бүтээгдэхүүнд ямарваа нэгэн миний эрүүл мэндэд ч юм уу манай гэр бүлийнхний эрүүл мэндэд харшил үүсгэх боломжтой бодис байна уу үгүй гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. За мөн үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, савлагч, импортлогчийн мэдээллийг заавал харж иж сонголтоо авах нь хийх нь. За мөн шимт хижээлийн мэдээлэл, илчлэгийн мэдээлэл, мөн эрүүл мэндийн мэдээлэл, эдгээр мэдээллүүдийг Монгол улсын зах зээл дээр худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн болгон агуулсан байхыг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошголтод тавих шаардлага 6648/2016 стандарт дээр заасан байгаа. Мөн хүнсний бүтээгдэхүүний нүүрэн хэсэг дээр шимт хижээлийн мэдээлэл байршуулах заавар гээд эрүүл мэндийн сайдын 2017 оны А221-р тушаал дээр гээд зааж өгсөн байж байгаа. Бид бүхэн хамгийн нэгдүгээр хүнсний бүтээгдэхүүний нэр яг ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг харна. Энэхүү бүтээгдэхүүн дээр бид нар сүйтэй жигнэмэг юм байна гэдэг шууд харж чинь. Дараагийн дугаарт нэх юм бол тухайн бүтээгдэхүүний шимт хижээлийн мэдээлэл. За би энэ бүтээгдэхүүн сүйтэй жигнэмэгээс 100 грамыг идлээ гэхэд эндээс би ямар хэмжээний илчлэг авах юм? Ямар хэмжээний хүнсний эслэгийг эндээс авах юм? За энэ бүтээгдэхүүнд маань уурган хэр хэмжээтэй байгаа юм? Транс тос байна уу? Холестерины агуулмж нь ямар байна гэсэн мэдээллийг шимт бодисын мэдээлэл хэсгээс авдаг байх нь. За мөн орц бүрдүүлэгчийн жагсаалт гэж байгаа. Энэ дээрээс бид нар бүтээгдэхүүнд ямар орц найрлагууд орсон байна гэдэг талаараа мэдээлэл авах нь. За энэ дээр нэг зүйлийг хэлэхэд стандартад юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүний орц найрлагын мэдээлэл дээр тухайн бүтээгдэхүүнд орсон бүрдэл орцуудыг нь жингийн буурах дарааллаар байршуулна гэж заагаад өгсөн байж байдаг. Тэгэхээр бид нар харна ш. За энэ бүтээгдэхүүн бол буудаан гурал хамгийн их агуулсан юм байна. Хүнсний хүчлийг хамгийн нимбэгний хүчлийг хамгийн бага агуулсан юм байна гэд бид нар харах боломжтой. За дараагаар нь бүтээгдэхүүнийхээ нэр хаяг хүнсний энэ бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэсэн импортоор оруулж ирсэн бол ямар байгууллага худалдаалж байгаа ямар байгууллагатай бид нар ямар утсаар холбогдох энэ талын мэдээллийг заавал байршуулсан байхыг хүнсний стандартаар шаардсан байдаг. За мөн хэрэглэх заавар энэ дээр битцсэн байгаа та бүхэн харж байна. За дараагаар нь огнооны тэмдэглэгээ эдгээрийг бид нар харах хэрэгтэй. За энэ нь монголоор бичсэн байна дуусах хугацаа нь 2020 оны 5 сарын 31-нд гэдэг юм бичсэн байж байгаа. За хугацааны талын мэдээлэл манад импортоор маш олон орноос бүтээгдэхүүн орж ирдэгтэй холбоотойгоор төрөл бүрээр бичсэн байж байгаа. Ихэвчлэн англиар бичсэн байна За хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын стандартад хүнсний бүтээгдэхүүний шошгыг Монгол хэрвээ импортоор орж иж байгаа бүтээгдэхүүн байх юм бол түүнийг орос англи хэл дээр байхыг зөвшөөрдөг. Өөр бусад орны хэл дээр байх юм бол заавал монголоор орчуулад тэрийг дахин шошголож хэрэглэгчдийн мэдих эрхийг хангасан байхыг яг стандартаараа шаардсан байдаг. Тийм учраас бид нар хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг уншаад сонголтоо зөв хийх нь чухал байна.
За хадгалах хугацаа тий хэрвээ одоо тухайн хүнсний бүтээгдэхүүнийг яг тэр зориулсан хугацаанд нь яг тэр нөхцөлийн дагуу ингээд хадгалахгүйгээр хадгалах хугацааг нь хэтрүүлсэн эсвэл одоо тухайн хүнсний бүтээгдэхүүнийг заавал хөргөөрт хадгалаарай гэж шошгонд бичсэн байхад ил задгай тасалгааны хэмд нарны шууд тусгалд ингэж хадгалчаад хугацаанд дуусгаас өмнө энэ бүтээгдэхүүн муудсан байна гэд хүмүүс одоо яриад идэг те. Тэгэхээр энэ бол хадгалах гормыг нь алдагдуулсан хүнсний бүтээгдэхүүн. Энэ хадгалах хугацааг нь юун дээр одоо хүчин төгөлдөр байдаг вэ гэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөлийг нь хангасан үед энэ хадгалах хугацаа бол яг ингээ барьж идэг. Тэгэхээр хэрвээ хадгалах хугацаа одоо хэтэрсэн байх юм бол тухайн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж хоол хүнсээр дамжих өвчний одоо үүсэх шалтгаан болдог байх нэ. За энэ дээр нэг юм сануулгах зүйл хэлэхэд бид нар ингээд дэлгүүр тий худааны төвүүдээр ороход зарим бүтээгдэхүүн тий 2-ыг авбал 2 үнэгүй ч юм уу хямдралууд зарлагдсан байж байдаг. Тэгэхээр бид нар хямдралаас гадна хугацааг нь бол заавал шалгаж авч байгаарэ. Ихэвчлэн хугацаанд дуусгах гэж байгаа хугацаанд дууссан ч байдаг юм бүтээгдэхүүн дээр иймэрхүү хямдралууд байдаг шүү. За энэ зургнуудыг харж байна те. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн одоо дулааны хувилралд бол ингээ ил задгай хадгалж яадаг те. За эдгээрээс юу гэж харах вэ гэхээр энэ бүтээгдэхүүн нь эрүүл аюулгүй бүтээгдэхүүн, чанартай бүтээгдэхүүний шаардлагыг бол хангахгүй байна. Тийм учраас бид нар худалдаж авах нь эрсдэлтэй. За яагаад гэвэл нэгдүгээр эдгээр бүтээгдэхүүнүүдийг одоо те цэвэр орчинд сэрүүн газар худалдаалах хэрэгтэй байж байдаг те. Гэтэл энэ нарны шууд тусгалдоор одоо бохир орчинд ил задгаа худалдаж байна. Дээр нь ямар нэгэн гарал үүсэл нь тодорхойгүй байна те. Энэ бол одоо эрсдэлтэй. За дараагаар нь сургуулийн одоо эргэн тойронд түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол шууд аваад идэх түргэн бүтээгдэхүүнүүдийг бол ихээр худалдаалж яадаг. За энд одоо гарч байгаа бүтээгдэхүүнүүд бол түргэн муудаж одоо гэмтдэг хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчин үүсэх эрсдлийг одоо илүү их дагуулдаг бүтээгдэхүүн гэсэн үг. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг одоо бэлтгээд заавал хөргөөрийн нөхцөлд хадгалж агаад худалдаалах хэрэгтэй байж байгаа. Гэтэл ил задгаа тасалгааны хэмд одоо шууд ингээ худалдаалах нь температурын аюултай бүс буюу одоо Цельсийн 5-аас 60 градусын одоо хэмд бичил биетнүүд маш хурдцтай жидэг учраас энэ бол эрсдэлтэй. Тэгэхээр тасалгааны хэмд одоо худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн эдгээр нь гаднаасаа ямар нэгэн бохирдолтой юм шиг харагдахгүй байгаа боловч одоо эрсдлийг дагуулж идэг байх нэ. Дээр нь одоо тий хин хизээ хаана яаж үйлдвэрсэн тодорхойгүй хаяг шошиггүй ийм бүтээгдэхүүнийг бол одоо худалдан авч идэх нь эрсдэлтэй байх нэ. За дараагийн хүнсний бүтээгдэхүүнүүд байна тий. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг бид нар хараад энэ юу вэ? Энэ тоглоом уу, чихэр үү, бох уу, одоо ямар нэгэн сорул уу гэдээ ингээд таних боломжгүй байна тий. Ямар нэгэн хаяг шошиг алга. Дээр нь энэ нь бол тий хятад хэл дээр бичигдсэн байна. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг бид нар тий юу вэ гэдгийг харж чадахгүй тий. Ямар бүтээгдэхүүн хизээ хаана хэрхэн үйлдвэрлэсэн, хэн үйлдвэрлэсэн, дээр нь ямар нөхцөлд хадгалахын, ямар хугацаанд хадгалахын мэдээлэл авч чадахгүй байна тий. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд бол эрүүл аюулгүй чанартай хүнсний бүтээгдэхүүн биш. Ер нь бол эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд орох нэ. Дээр нь бид нар одоо түрүүн хүнсний бүтээгдэхүүн дээр орц найрлагын мэдээлэл маш чухал гэсэн тий. Ялангуяа энэ орц найрлагын мэдээлэл нь тодорхойгүй байгаа эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаж авснаар бид нар одоо тэр тухайн бүтээгдэхүүний орц найрлаганд хэрвээ харшил төрүүлэгч одоо яг миний биед харшил үүсэх ямар боломжтой зүйл энд байгаа юм бэ гэдэг мэдээллийг авч чадахгүй байгаа учраас энэ бол бас харшил үүсгэх өндөр эрсдэл. За хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа одоо бүтээгдэхүүний мэдээлэлтэй заавал танилцаж эрүүл аюулгүй чанартай бүтээгдэхүүнийг одоо сонгон авахыг уриалж байна.